Италийн United Colors of Benetton брэнд нь дэлхийн 120 гаруй улсад 6500 гаруй салбар дэлгүүртэй. 50 жилийн түүхтэй Benetton Group өнөөдөр загварын ертөнцид өнгөний орон зайг бүрэн эзэлсэн бөгөөд олон улсад үйл хөдлөх хөрөнгөтэй төдийгүй томоохон компани Европын ард зам, онгоцны буудад рестораны хувьцааг эзэмшдэг билээ. Таны хувьд хамгийн ад жаргалтай үе хизээ байсан бэ гэх сэтгүүлчийн асуултанд ажлын бүх өдрүүд хэмээн хариулсан эрхэм бол ноён Luciano Benetton байлаа. 10 наснаа өнчирч дүү нараа тэжээх хүнд ачааг нуруундаа үүрч явсан Luciano Benetton Италийн парламентын гишүүнээр сонгогдож байсан нь гайхалтай. Намлаг төрхтэй Lucianoгийн олон гайхшруулсан гинтийн шийдвэрүүд нь Benetton Group-ийг өнөөдрийн амжилтанд хүргэсэн билээ. Эх орны дайны бараан үйл Италиг нөмрлөө. Бороотой өргөрөг хэмээн нэрлэгдэх болсон Италид амьдрах нь маш хэцүү байлаа. Тарчиг ядуу амьдралаас залхсан Lucianoгийн эцэг ноён Liana Benetton дугуй засах бага хэмжээний бизнес эхлүүлв. Дайны дараа хүнд ч мөнгө байгаагүй тул түүний бизнес дампуурчээ. Удалгүй тэрээр нас барж эхнэр Розогийн зүрхний шигдээс өвчин хүндэрсэн тул гэр бүлийн бүх ачаа 10 настай Luciano Benetton-ны нуруунд дээр ирсэн юм. Өглөөний 5 цагт босож, годомж талбай цэвэрлэн, сонин зарж, оройн дүү нарынхаа хувцсыг угаах, хоолоо хийх, өвчтөе эхийгээ асрах зэрэг бүхий л ажлыг хийдэг байлаа. Luciano 20 наснаа үйлдвэр байгуулах санаа гарган, өөрийн хөгжим, дүүгийнхээ дугуйг зарж, дээр нь хүмүүсээс мөнгө зээлэн Миланаас анхны нэхэмлийн машиныг худалдан авчээ. Ах дүү нарын бяцхан гэр үйлдвэр анхныхаа том захиалгыг авлаа. 600 цамцны захиалга тэдэнд баяр хөөр, итгэл найдварыг бэлгэлсэн юм. 1960 онд Италид Олимпийн тоглолт болсноор Luciano анх удаа нийслэл хотыг зорилоо. Гэр ажил хоёроос өөр зүйл огт мэддэггүй түүнийг Ром хот гайхшрууллаа. Тэрл үед Итали орон дөнгөж хөл дээрээ босож байсан бөгөөд энэ нь хувцас загварын ертөнцид онцгой ажиглагдаж байлаа. Luciano Benetton шин санаа орж ирснээр удалгүй Ромын зах зээлд нэвтэрсэн юм. Ах дүү нарын ууггүй хөдөлмөрч зан тэднийг маш түргэн хугацаанд Ром болон Итали орны зах зээлийг эзлэхэд хүргэсэн бөгөөд нэр хүндийг нь өндөр төрөжээ. Ногоон өнгө Benetton-ны логоны их өнгө боллоо. Учир нь Juliana ногоон өнгөд маш дуртай байсан юм. 1968 оноос Италийн олон дэлгүүрийн эзэд Benetton санал тавьж хувцсыг нь худалдаалах болов. Энэ үед компани ерөнхийлөгчөөр Luciano Benetton ажиллаж байсан бол дүү Juliana нь ерөнхий дизайнер, Gilberto санхүүгийн албаны дарга, Carlo үйлдвэрийн даргаар ажиллаж байв. Тухайн үед Benetton-ны хувцсыг зарж буй дэлгүүрүүд худалдааны залаа зөвхөн Benetton-ны стандартаар зохион байгуулж байсан бөгөөд хэрвээ зөрчил брендийн нэр хүндэд сөргөөр нөлөөсөн гэж үзэн гэрээгээ цуцлахад хүрч байлаа. 1969 онд Luciano Benetton Christian Dior дизайнераар ажилладаг Lizen Bonfils-ийг Италид төрж Juliana туслуулснаар Benetton брэнд орчин үеийн хэв шинжийг илэрхийлэх болсон юм. Залуусын өмсөх дуртай богино юбг, Jason өмдийг тод өнгийн цамцтай хослуулснаар загварын ертөнцид шинэ урсгал орж ирэн Benetton-ны нэр хүндийг улам өсгсөн юм. 1972 онд Juliana хүүхдийн хувцсны загвар гарган 0-12 насны хүүхдийн хувцс хийж эхлэв. Өнөөдөр Benetton Group насны хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд энэ салбартаа хамгийн нэр хүндтэй брэнд үлээ. 2012 онд Benetton-ны хүүхдийн хувцас хүний биед болон байгальд ямар ч сөрөг нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр шалгарч эко сертификатын эзэн болсон юм. 1973 он гэхэд Италийн Понцанад Benetton-ны 3 үйлдвэр байрлаж нийтдээ Европод 1700 дэлгүүртэй болсон байв. 1979 онд анх Америкт дэлгүүрээ нээсэн бөгөөд рекламын самбартаа өнгөрсөн жил бид 8,41,753 цамцыг 1573 дэлгүүрүүдэд борлуулав гэсэн бичиг хаджээ. Энэ нь худалдан авагчдын анхаарлыг маш их татсан юм. Удалгүй Америкт Benetton нэмж дэлгүүрүүдэд нээлээ. Сонингуудаар Sylvester Stallone, Dustin Hoffman, Sally Field Benetton-ны байнгын үйлчлүүлэгч болсноо мэдэгдснээр Америкчүүдийн анхаарлыг бүхэлд нь татлаа. Хамгийн их сенсацийг Английн гүнж Diana Spencer тарьсан юм. Түүнийг дэлгүүрээс юм аваад гарч яваад зураг сонин сэтгүүлд нийтлэгдснээр Benetton брендийг жирийн ажилчин үйлчлэгчээс эхлээд хатан хааны сонголт гэж тодорхойлох болов. Ингээд Luciano Benetton Италийн тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор орлоо. Oliver Toscani Luciano Benetton-ны дотоод ертөнцийг нээсэн цорын ганц хүн гэж үздэг. 1982 онд Luciano Oliver Toscani-тай танилцсанаар Benetton Group-д эргэлт авчирсан юм. Нэг л удаа харсан бол хизээж үл мартагдах реклам Benetton-ыг байлаа. Eli, Bazaar, Vogue, Valentino зэрэг нэр хүндтэй газрууд Toscani-г урилгаар ажилуулдаг байлаа.
1982 онд Тосканыгийн тусламжтайгаар урдаа Бенотон гэсэн бичигтэй футбол гарсан нь шуугаан дэгдэв. Ялангуяа Америкийн зах зээлд хэдэн саяараа борлогдох болсон юм. Сүүлдээ энэ нь оюутан залуусын имиж болон хувирчээ. Энэ үед Тосканы Бенотны имижийг бүрдүүлж байлаа. Түүний илэрхийлэхийг хүссэн гол имиж нь өөр арьстай газрын хүүхдүүд Бенотны хувцсыг өмцөөл инээлдэж байгаа зураг юм. Тосканы арьс өнгөний ялгууртай тэмцэхээс гадна хоорондоо дайтаж байгаа улсын тугийг барьсан хүүхдүүдийн ад жаргалтай инээлдэж буй зургийг Бенотны рекламанд гаргаж эхэллээ. 1985 онд Францад зөвлөлт холбоот улсын ерөнхийлөгч Горбачев айлчилж явахдаа Томас Том рекламыг хараад мэл гайхсан гэдэг. Уг рекламанд хоёр хар арьст хүүхэд бие биеийн үнсгэд бэлэн харагдана. Нэг нь гартай Америкийн, нөгөө нь зөвлөлт холбоот улсын тугийг барьсан ажээ. Горбачев тэгэхэд Бенотон гэж хэмээн асуусан гэдэг. Рекламны түүхэнд Бенотон тесрэлт гаргасан юм. Тэрээр зөвхөн хувцас судалдаалсангүй. Хүмүүнлэгийн сайн дурын ажиллагааг зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг билээ. 1983 оноос авторалдааны Формула 1-ийн тэрэл болон Альфа Ромеог ивент итгэж, энэ багаараа Домог Шумахер анх удаа аваргын тэмцээнд ялал байгуулжээ. Дэлхийн дахны хурцдгал асуудал руу чиглэсэн Бенетон группийн Colors сэтгүүл нь 1991 оноос гарч эхэлсэн юм. Дөрвөн хэлээр 50 гаруй оронд хэвлэгдэн гарч буй уг сэтгүүл хурцдмал асуудал содон зургаараа олонний анхаарлыг татдаг. Италийн төдийгүй дэлхийн хэмжээнд нийгмийн сайн сайхны төлөө хийсэн Бенетны уг ажлууд түүнийг 1992 онд Сенатын гишүүн болоход хүргэжээ. Тэрээр үнэхээр улс төрд өөрчлөлт хийж эх орноо хөгжүүлэхээр ажиллаж байлаа. Лючано Бенетон амьдралынхаа ихэнх хугацаанд онгоцонд өнгөрүүлдэг. Тэрээр дэлхийн 120 гаруй улсад байрлах 6500 гаруй дэлгүүрийн үйл ажиллагааг стандартаар нь ажиллаж байгаа эсхийг нэгтлэхээр үргэлж аялдаг. Лючано Бенетон хэлэхдээ би дэлхийн зах зээлийг мэднэ. Орчин үеийн залуучууд юунд дуртай, юу эрхмэлдгийг ч мэднэ. Бид шинэ хувцас, шинэлэг загвараас илүү хүмүүст шинэ мэдрэмжийг өгөхийг эрхмэлдэг юм а гэжээ. Дэлхийн өнцөг болон бүрээс шилэгдэн ирсэн 300 гаруй загвар зохион бүтээгчид United Colors of Benetton хэв загварыг илэрхийлсэн хувцас уралдаг. Түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн явцад дээд зэргийн чанар шингээж үйлдвэрлэх нь брендийн гол үндэс юм. Италийн Кастрат хотод байрлах бүрэн технологичсон үйлдвэр нь жилд 150 сая гаруй хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай. United Colors of Benetton-ы насанд хүрэгчдийн хүүхдийн хувцсны коллекц нь өдөр тутмын чөлөө загварын болон ажил хэрэгц зэрэг бүхий л хэрэгцээнд тохирдог байна. Benetton-ы хувьд өнгө гэдэг хамгийн чухал ойлголт юм. Энэ нь зөвхөн хувцсны өнгө төдий бус. Өнгө нь тухайн хүнийг хэрхэн илэрхийлэх тухай ойлголт юм. Мөн брендийн үн цэнд Италийн гих тодтгол маш чухал. Италичуудыг маш нарийн мэдрэмжтэй, хувцлалт нь урлаг болтлоо хөгжсөн гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. Итали хэм маяг гэдэг нь өнгөний хослол болон жижиг оруулгаар сонгодог хувцсыг шинэлэг харагдуулах явдал юм. Хамгийн гол нь хээтэй цамц, судалтай өмд, эсвэл зүгээр нэг цамц өмд өмсөх энгийнч, дээр нь үслэг хөрм өмсгөд таныг огт өөрөөр илэрхийлэх болно. Энэ нь Италийн хувцсны хэлээр ярьж байна гэсэн үг. Дээр хэв загварыг харсан хинж Францын, Японы, эсвэл Америкийн гэж хэлэхгүй. Италийн донж төрх гэдэг бусдаас илүү тод өөрийн гэсэн илэрхийлэлтэй байдаг. United Colors of Benetton брендийн гол онцлог бол өнгөний зоригтой сонголт юм. 50 жилийн түүхтэй энэ брендийн оршин тогтнолын гол нууц нь брендийн үн цэнэ хизээж алдаагүй доршин. Дэлхийд дахин сенсац тарьсан реклам бол анхэд компанид ажил юм. Уг үйл ажиллагаа нь үзэн ядалтай тэмцэх, ухаалаг байх соёлыг дэлгэрүүлэх зорилготой. Фотошопоор янзлсан зургнууд нь улс төрийн бодлогоороо дайсагналсан удирдагчдыг харуулжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама, Венесуелийн ерөнхийлөгч Уго Чавес, Израилийн нэгдүгээр элчин сайд Бенжамин, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай үнсэлцэж байгаагаас эхлээд бусад орны төрийн тэргүүдийг хослуулжээ. Хамгийн нэг шууган дэгдээсэн нь Ромын Папалам Бенедикт, Лалын шашны удирдагч Ахмед Мухаммедтэй үнсэлцэж буй зураг юм. Анхэд компанид ажлын дараагийн алхам нь ажилгүй залуусын төлөөх Unemployee of the Year юм. Benetton Group-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Лючано Бенетны хүү Александра Бенетон хэлэхдээ өнөөдрийн ажилгүйчүүдийн ихэнх нь зурган дээрх шигээн эд залуугаараа байна. Тэд ажилсаг, чадварлаг бөгөөд цогцолтгүй ажил хайж байна хэмээжээ.
Энэхүү компанид ажлын гол зорилго нь 18-аас 30 насны дэлхийн дахны ажилгүй залуусын дунд нийгэмд хувь нэмэр оруулах, олон нийтэд нөлөөлөх төслийн уралдаан зарлаж хамгийн их санал авсан 100 хүнд төслөө хэрэгжүүлэхэд нь туслах тус 5,000 евро өгсөн аж. Benetton брендийн манай улс дахь албан ёсны эрхтэй Promon Trade компани нь байгуулагдсан цагаас эхлэн хавдар судлалын үндэсний төвд хандив өргөж, хяналтанд байдаг хүүхдүүдэд тусалдаг уламжлалтай. Хамгийн гол нь тэдэнд урам өгөхийг эрхэмлдэг байлаа. Мөн хүүхдийн асрамжийн газар болон Бадсамбарт байрлах настангуудын улсын асрамжийн төвийнх нь дулаан хувцас бэлгэлсэн юм. оны 9-р сарын 21 манай улсад United Colors of Benetton брендийн дэлгүүр албан ёсоор нэгдлээ. Загварын төв хотууд болох Лондон, Нью-Йорк, Парис, Миланд худалдаалагдаж буй хувцсыг Монгол залуучууд цаг алдалгүй худалдан авах боломжтой боллоо. Нодлоо яг үдээд 10 сарын 5-нд юм байна. Benetton-го хурж иж энэ байшинг яг энэ газар дээр худалдаж аваад би тэгээд 6 ахуулаад байжсэн. Одоо тэгсэн чинь 1 жилийн дараа өнгөрцөн нээлтмэн хийгээд байж чад маш их баяртай их нутгаасаа заавал Миланоос юм уу Италиас юм уу хаанаас Францаас авахгүйгээр эндээс ингээд худалдаж авах боломжтой болоо. Залуучуудын өнөөдөр загварлаг өнгөлөг гоё хувцас өмсгөр боллоо гэж хэлж болж байна. Promon Trade компани United Colors of Benetton брендийн албан ёсны франчайзингийн эрхтэй Монгол улс дахь 6 ганц компани юм. Франчайз гэдэг нь франчайз олгогч талын брендийн нэр. Үйлчилгээний тэмдэг бүтээгдэхүүн болон түүнтэй хамаарах харилцааг франчайз хүлээн авагч талд хуулийн хүрээнд эрхийг нь шилжүүлэхийг хэлдэг. Luciana Benetton анх 2007 онд манай улсад айлчилж байсан. Хоёр дахь удаага 2009 онд эргэтэн сэтгүүлж, "Та манай улсад яагаад Benetton брендийг оруулж ирэхээр шийдсэн бэ?" гэж асуухад, ноён Luciana Benetton "Танай орон дэлхийн газрын зураг дээр томоос том зайг эзлэн маш сайхан харагддаг шүү дээ. Тиймээс энэ гайхалтай улсад би яагаад салбараа нээж болохгүй гэж хэмээн хариулжээ." Тэрээр 2011 оны 9-р сард бизнесийн түншүүдийн хамт 4 дахь удаага манай оронд ирэхдээ United Colors of Benetton-ийн 6254 дахь болон 6401 дахь дэлгүүрээр зочилсон юм. Италийн тэргүүн баян дэлхийн тэр бүхнүүдийн нэг хааж зорьсон хувийн онгоцоо хөлгөлдөг энэ эрхэм Монгол дахь Benetton нэг дэлгүүрийн байршлыг алхаж яваад сонгосон гэдэг. Их дэлгүүрээс 3-4-р хороолол хүртэл алхасны эцэст яг л энд нэнэ гэж өнөөгийн Benetton дэлгүүрийн байршлыг заасан байна. Benetton брендийн гол баримтлагдаг зарчим бол зөвхөн баячууд элитийн хүрээнийхэн брэнд өмсөх эрхтэй бишээ. Игэл жирийн нэгэнч брэнд хэрэглэх эрхтэй. Манай брендийг жирийн ажилчнаас эхлээд олонний танил эрхмүүд ч гэсэн өмсдөг. Хамгийн гол нь бид зөвхөн хувцас худалдаалтгүй. Түүгээр дамжин хүнд очих мэдрэмжийг чухалжилдагт оршдог.